ариун сүнс бидний дунд байгаа учраас тань талархаж байна. Их эзэн та биднийг удирдах байгаа учраас бидний дотроос таныг магтах магтаал, таны өмнө гэмших, даруусал, их эзэн таныг бас эрэлхийлэх зүрх сэтгэл, бие биенээ хайрлах хүч танаас ирдэг үлээз. Тийм учраас энэ цагт та бидний дунд дахин хамт байж та өөрөө удирдах болтугай. Өөрийн чуулганд зориулсан үгийг та энэ газар тунхаглаач. Их эзэн таны үг хэрэгтэй байгаа хүмүүсийн оюун бодол зүрх сэтгэлийг та дүүргэж. Эзэн минь та амьдралд нь өөрчлөлтүүдийг бий болгооч. Их эзэн таны өмнө үннийг таньж мэдхэд туслаач. Эзэн намаар минь гарах үг бүр таних байх болтугай. Эзэн Иесусийн нэрээр залбирч байна. За, сайн байцгаана уу? Сайхан амарцгаав уу? За, та дэрэгт хүндээ тантай энэ газар хамт сууж байгаадаа баяртай байна гэд мэдчихлэхгүй юу? Та их зөв газар ирсэн байх шүү гэд хэлэхгүй юу? 7 хоногийн дундуур янз бүрийн буруу газруудаар явсан биш үздэй гэдэг асуухгүй юу? За, амьдрал ах уу дажгүй юу манайхаа? Ажил төрөл нь ерөөлтэй юу? Дутагдж гачигдж байгаа зүйл байна уу? Дуурахгүй тий. За, цагаан сар болох гээд завгүй байна уу? Улаанбаатарын өдөр хоногуд өнгөрсөөр тий. Баяр ёслол болох гээд төгжрөл эхэлсэн. Бид нар ч нэг ярих ярианаас сэдвтэй байгаа шүү дээ тий. Хаа сайгүй төгжрөлтэй байна гэл тий. Гэхдээ эзнэрөө ирэх замд төгжрөл ерөөсөй байхгүй ш. Амен. За дахиад асууя. Эзнэрөө ирэх зам руу төгжрөл ерөөсөй байхгүй ш. Ойлгосон байх гэж найдаж байна. Тийм үү? За тэгээд бид нар чи бас нэг иймэрхүү том баярууд нэлээд сорилтонд орно тий. Цуглаандаа явах уу, өөр юм хийх үү гэл ингээл тий. Яаль чи бас олон жил тий эзний нэгүслэр бид нар бас итгэлийн замаар алхаж чадсан учраас түүнийг ялах хүч нь аль хэзээ түүнээс бидний амьдралд ирсэн юм аа. Амен. Тийм учраас бид энэ газар сууж байгаа юм аа. За тэгээд үндэсний баяр маань болох гэж байна. Тэгээд Бурхан биднийг үндэстнээр одоо сонгожээ. Монгол гэдэг үндэстэн тий. Тэгээд Библиэд хэлсэн байдаг шүү дээ. Эзний алдар дотор, түүний сүр жавхлан дотор, тэгээ түүний тэр химжээлшгүй тэр цог жавхланд тэгээ үндэстнүүд өөр өөрсдийнхөө хэлээрээ яана гэлээ? Бурханыг магтах болно гэсэн. Тийм учраас үндэстэн байна гэдэг нь юутай өрөөлвэ? Тэгээ үндэстнийг бид нэг ялгах нэг хэд хэдэн юм шалгуурууд байгаа шүү дээ. Бидэнд одоо газар нутаг байх, хүн ард байх, засаг төр байх, түүгээр зогсохгүй соёл байх гэдэг бол үнэхээр Бурханаас өгөгдсөн өрөөл шүү багтандар. Тэгээ түүний нэг зүйл одоо нэг илэрхийлэл ирэх өдрүүдэд одоо болохоор монголчууд тэр аяар одоо бэлтгэлээ хангаад явж байгаа хаа гэж бодож байна. Тийм учраас Христ итгэгч бид ч гэсэн яг л энэ үнд цэнтэй Бурханаас өгөгдсөн энэ үеийг хамтдаа яг тэр итгэл дотор шүү. За юу, итгэл дотор одоо тэмдэглэцгээ шүү. Амен. Тийм учраас янз бүрийн одоо юм шашны нөлөөнд бити ороороо. Бид нар чи ингээд хэдэн зуун жил яваад ирсэн. Тэгээ аливаа түүх чи ингээд нөгөө нэг тухайн цаг үедээ ингээд хүчтэй нэгэндээ нөлөөнд автаад явж байгаа даа шүү дээ тий. Харин бид нар нэг үннийг таньж мэдсэн нь тэр бол бүтээгч Бурхан юм аа. Бид нар түүнд итгэж байгаа учраас эцсийн өдрийн хүртэл түүнтэй хамт байх болно гэж шийтсэн хүмүүс юм аа. За тийм учраас өдөр яг ийм итгэл дор гоё үндэснийхээ баярыг тэмдэглэе шүү гэж бас одоо захимаар байна. Та бити хойш суугаараа. Эзний нэрээр энэ газар олон гайхамшиг бий болох болтугай. Бидний Бурханаас өгөгдсөн энэ үндэстэн эзний тэр өрөөл дотор алхан гэдэг итгэл бидний дотор үргэлж байгаа. Монгол улс минь өөрчлөгдөх хэрэгтэй гэдгийг хүн бүр мэдж байгаа. Гэхдээ Монгол улсыг бидний Бурхан өөрчлөх болно. Бидний Бурхан өөрчлөн гэдэг нь та бид Бурханы өмнө үнэнч байж та бид Бурханы өмнө итгэмжтэй зогсож байж
Та биднээр дамжуулан эзний ерөөл урсах юм ах та нар. Библиэлд хэлсэн байдаг шүү дээ. Миний хүмүүс өөрсдийгөө даруй байлган залбирах аваас яана гэлээ? Би энэ газар нутгийг эдгэнэ гэж хэлсэн байна. Би энэ газар нутгийг чөлөөлнө гэж хэлсэн. Би энэ газар нутагт өөрийнхөө яруу алдрыг харуулах болно гэж хэлсэн байна. Хинээр дамжуулж? Өөрийн хүмүүсээр дамжуулж та нар. Тийм учраас цог жавхлантаа бурханд итгэгч бүгдээрээ цог жавхлантаа байцгаая ах та нараа. Бити ингээл нэг юм гундуу яваарай заа юу. Нэг юм өөдгөртөө бити байгаарай. Та цог жавхлантаа тэр бурханд итгэдэг нэгэн бол тэр итгэлийнхаа дагуу байгаарай гэж эзний нэрээр ятгахмаар байна ах та нар. Тийм учраас энэ газар эзний гайхамшгууд бий болох болтугай. Өвчтөе нэгэн байхад эдгэрэх болтугай. Ямар нэгэн хүлээсэнд байгаа нэгэн бол эзний нэрээр чөлөөлөгдөх болтугай. Та бүү хүлэгд. Та бүү баригд. Та бүү ганцаард. Яагаад гэвэл бид эрх чөлөөт эзэнд итгэдэг юм аа. Амен. Хэдүүлээ Христ итгэж хүн шиг байл да. Зөв үү? Та нар тийм биш вэ гэдэг юм биш шүү заяа. Зүгээр л тэгж ятгахмаар байна. Зүгээр л хэдүүлээ яагаад энэ Монгол орны энэ хэцүү хүнд дарамттай түгжрэлтэй энэ амьдрал дарагдаж амьдрах гэж. Харин бид энэний эсрэг байх ёстой шүү дээ, тийм үү? Бид эсрэг байхгүй бол өрхийн эсрэг байх юм би. Яг гэвэл бидний итгэдэг бурхан биднийг хүчрэгжүүлдэг учраас. Амен. За тэгээд өчигдөр бид нар бас нэг Валентины баяр тэмдэглэсэн. Бид нар өсрийнхаа заяа. Тэгээд тэнд тэгшээ ахлагчийн гэр бүл манай хоёр бас оролцсон. Тэгээд ярьлаа. Бас нэг ингээд тоогдоод нэг юмд оролцоод бас нэг тэ хайр дурлалын талаар гоё түүхээ хуваалцаад явж байгаа нь юу те өрөөл вэ? Энэс бурхнаас өгөгдсөн том өрөөл вэ шүү гэд ингээд бид юу хоорондоо жоохон бурхнаар сайрхав бурхнаар. За тэгээд өсвөрийн бас энэ гайхалтай үйлчлэлийг бас зохион байгуулсан бүгдөө өсвөрийн багийнхандаа нэг сайхан алга ташиж баяр хүргэе те. Бас нэлээд хэдэн залуучууд ирсэн. Тэгээд тэр газар үнэхээр бурхны үгээс зааж байгаа те. Үннийг зааж байгаа. Үерхэл гэж яг юу юм бэ? Гэр бүл гэж яг юу юм бэ? Эрэгтэй эмэгтэй хүн гэж хин юм бэ? Тэгээ бид нарыг өсвөр насны дээр байж байгаа харамсалтай тийм одоо заадаг газар байгаагүй. Тэгээ бид чинь харснараа л сурдаг байлаа шүү дээ те. Зурагтнаас хараад те. Кино үзэл. Тэгээд романтик юм үзэл те. Эсвэл сонин сэтгүүлээс ч юм ингээл хараад сурдаг. Гэтэ зөв бурууг бид нар мэдэхгүй. Зүгээр л ингэдэг юм байна гэж ойлгож байгаа. Харин өнөөдөр Христийн сүм чуулган байснараа бидний амьдралд үннийг илчилж өгч байгаа. Тэгээ тэр үнэн дотор биднийг тасгалжуулж байгаа байхгүй юу? Зааж байгаа, сургаж байгаа. Бидэнд ёс суртахууныг, бидэнд итгэлийг, бидэнд өвийг, тэгээ бидэнд үнэхээр тэр зөв амьдралыг Библиэс зааж өгдөг нь юутай өрөөлвэ гэж бодоод зогсчихлоо. Тэгээ бид үнэхээр энэ сүр жавхлантаа оршиход эзэнтэй хамт байдаг хүмүүс юм шүү. Бид хамтдаа эзэн нэг алдрын алга ташаалтыг өргөцгөөё. За тэгээд дэрэгт хүндээ та хэлэхгүй юу? Та хэвээр яг зөв газараа байш шүү. Би хэвээр үнэхээр танаар бахархаж шүү гэж хэлэхгүй. Тэгээ та бас асуухгүй та надаар бахархаж гин үү гэдэг. Асуултаа манах яасан вэ? Тийм хэцүү байна уу? За, өнөөдөр хэдүүлээ 2-р Коринт номын 5-р бүлгийн 1-ээс 10-р хэсгээс суралцъя. Тэгээ бид нар шинийг одоо айхтар одоо сэдв дор явж байгаа шүү дээ тий. Христийн шүүх сэнти тий. Шүүх сэнти. Бүгд хамтдаа шүүх гэж хэлэх үү? Шүүгдэх гэж хэлэх үү? Хэр гой сонсогдож байна. Айдастай байна уу? Гайг үстэй. За тэгээ өнгөрсөн 2-7 хоног эзний үг яг энэ үгээр явсан. Тэгээд тав ахлагч маань та нар дуугаа бай гэж хэлсэн. Та нар дуугаа байснараа аврагдана гэж хэлсэн. Зөв. Ойлгож байгаа өстой, ойлгож байгаа, санаж байгаа өстой унахаа. Манай заагийн ахлагч маань хон ямаагаар ялгуулна гэсэн. Ер нь өнгөрсөн 7 хоног ер нь жоохон эргэлдсэн шүү өөртөө. Чи яг итгэж юм өнөө биш үү гэдэг. Тэгээ шүүлт гэдэг бол үннийг илчилж өгж байгаа процесс тийм үү? Шүүлт.
Тэр энэ бол гарцаагүй үнэн байхад шүүх. Биднийг тэр нарийн шүүлтүүрээр оруулж түүн дотор бид нар үннийг таньж мэднэ гэж байна. За өнөөдөр хамтдаа хүн бүр хариугаа авнаа гэсэн ийм сэдв өгсөн. Гарчиг. Хэдүүлээ энийг илүү сайн олж мэдцгээе гэж бодож өнөөдрийн үгээр дамжуулаад. Тэгээд 2 дугаар Коринт номын 5 дугаар бүлгийн 1-ээс 10 дугаар хэсгийг нэг сайхан уянгалаг хоолоогоор ч юм уу эсвэл хөдөрч хэрэг хоолоогоор ч юм уу надад нэг уншаад өгөх юм байна. За насаа унших уу? Чамайг ингэж уншаач хийгээ заагаад байгаа шүү. Тэр гоё бос зогсож байгаа те эзний үгийг уншиж өгөөч гэж хүсэж. Бүгдээ анхааралтай сонсоор. Үржлээ 10 хүртлээ. Бид бодлсон байгаа бас нэгнээр орсон. Учир нь бид майдандаа байхдаа дамжсан багтай. Яагаад гэвэл үгийн биеийн амин залгивчийн тул бид хайртай бус үсгийг юм аа. Бидний жоохон энэхүү зүйл бичсэн жоохон бөгөөд ирээд бидний сүнсийг барьцаа болно гэжээ. Тиймээс бид үргэлж урамтай байдаг бөгөөд бие дотроос суртаа эднээс фот байгаа гэдэг. Учир нь бид үзэгдэх зүйлсээс бос харин тэглээр алдаа. Бид урамтай байдаг бөгөөд биеэс фот үзэнтэй ойр байхыг хүсэж үздэг. Тийм гисэд байсан фот шатсан хүн таадагдан бидний ирмэлцэл бидээ. Учир нь бид бүгдээрээ Христийн шүүх судлын өмнө гарч ирэх ёстой бөгөөд биеэрээ үлдсэн сайн эсвэл муу бүхнийхээ төлөө хүмүүр хариугаа авах. Амен. За тэгээд өнөөдрийн 2 дугаар Коринт номын энэ бүлгээр дамжуулан Паул илчээр дамжуулан эзэн өөрийн чуулганд үгээ тунгаглах болно. Тэгэхээр энд нэг юм чухал зүйл байгааг бүгдээр харцгаая. Тэгэхээр энд 9-р бүлгийн төгсгөл хэсгэд түүнд таалагдах нь бидний ирмэлзэл билээ гэж хэлсэн. Таалагдах гэдэг үг. Таалагдах. Би танаас нэг зүйл асуумаар байна. Та өнөөдөр хэнд таалагдахаар амьдарч байгаа вэ? Та хэнд яг таалагдмаар байна вэ гэдэг асуултыг хүн бүр өөрөөсөө асууваарай гэж хүсэж байна. Энэ их чухал үг. Тэр энэ Паул гэгч энэ хүн яг энэ цагт Коринт чуулганых нь хандаж эзний үгийг дамжуулахдаа түүнд таалагдах нь бидний ирмэлзэл билээ гэж хэлсэн байна. Түүнд таалагдах нь бидний ирмэлзэл. Нэг өсөндөө энэ амьдралын хамгийн чухал зорилгыг илчилж өгсөн байна. Хүний амьдралын хамгийн чухал зорилгыг илчилж ойлгуулахыг хүсэн бас ятгсан байна. Энд ирмэлзэл гэдэг үгийг авсан байна л да. Тэгэхээр бид нар аливаа зөвлөлөө явахын тулд бидний дотор байгаа хүсэл хэр зэрэг байгаагаас шалтгаалаад бидний дотор ирмэлзэл төрдөг шүү дээ, тийм үү? Ирмэлзэл, хүсэл, алхаа гიშгэ, түүн рүү харах, хүлээж авах, өөр юу гэдэг ингээд маш олон тийм одоо тийм мотивац өгөх зүйлүүд бий болж байгаа. Юунаас болж? Зорилгоо мэдснээс болж. Тэгээ энэ зорилгыг юу гэж хэлж өгж байгаа юм гэхээр түүнд таалагдах гэж хэлсэн байна. Түүнд таалагдах. Тэгэхээр бүгд хамтдаа Библиэс харах юм бол Библи хүн төрлөختнийг юу гэж хэлж байгаа юм гэхээр гэмтэй гэж хэлсэн. Ром номын 3 дугаар бүлгийн хэсгээс харуул тэнд ингэж хэлсэн байна. 3 дугаар бүлгийн 23 дээр бүгд нүгэл үлдсэн тул Бурхны алдар сууд хүрдэггүй гэж хэлсэн. Бурхны алдар сууд хүрдэггүй. Тэр энэ бүгд гэж хэний тухай хэлж байгаа гэхээр хүн төрлөختний тухай хэлж байгаа. Бурхны төр төрх болсон тэр бүтээлийн тухай хэлж байгаа. Тэр харьцангуй бид нар Христ итгэж хүмүүс байгаа учраас Бурхан бүгдийг бүтээсэн гэдгийг мэдж байгаа тийм. Бид нар Эхлэл номдоос харах юм бол Бурхан бүх зүйлийг бүтээсэн.
Нэг өсөндөө бид нар ч нөө бүтээлийн онолд итгэдэг хүмүүс аахгүй. Бас янз бүрийн одоо юм те дайрвны онол ч юм уу тэм зүйлд биш. Аливаа зүйл бүтээгчтэй байна гэдэгт итгэдэг хүмүүс гэсэн. Өсвөрийн чуулган дээр шинэ эхлэл сургалтыг манай заа ахлагч маань орж байгаа. Тэгээд өсвөр маань энэ жилээс бас эзний ивэлэр тэ олон хүүхдүүд ирж байгаа. Тэр хүүхдүүд эхнээс бас эзнийг зөв ойлгуулах үүднээс шинэ эхлэл гэдэг, итгэл гэдэг энэ сургалтыг орж байгаа. Тэгээд түүн дээр хамгийн ихэнд үздэг нэг хичээл нь юу гэхээр бурхан гэдэг сэдв үздэг. Бурхан. Тэгээд тэн дотор юу гэж байж байгаа нөхөр бурхан бүгдийг бүтээсэн гэдэг шиг зүйл явж байгаа. Югсэндээ бид нар бүтээлийн онолд итгэдэг хүмүүс юм а гэдэг зүйл явж байгаа гэсэн. Амен. Хэрвээ хүн төрлөختөнд бүтээлд итгэхгүй бол амар утгагүй байхгүй юм. Өөрийгөө хуурж ийн гэсэн. Тэгэхээр Библийн дагуу бид нар харах юм бол Библи биднэрт үннийг илчилж өгч байгаа буюу та нар хамгийн зөв зүйлээ олж авсан шүү гэдгийг сануулж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бурхан өөрөө бүтээсэн учраас өөрийнхөө хүмүүсийг ямар вэ гэдгийг мэдж байгаа байхгүй. Хэн бэ гэдгийг мэдж байгаа. Бас юу туулсан бэ гэдгийг ч мэдж байгаа. Тэгээ тэр хэлэхдээ юу ч хэлсэн бэ гэхээр бүгд нүгэл уулзсан тул бурхны алдар сууд хүрдэггүй гэсэн. Нэг өсөндө хүн төрлөختөнд нүгэлд унсан юм а гэдэг зүйлийг маш тодорхой хэлж өгсөн байна. За уршаага бид нар 3 дугаар бүлгийн 9-ийн 10-аас харах юм бол энэ дээр бас ингэж хэлсэн байна. Энэ талаар ингэж бичигджээ. Зөвхт хүн алга. Бүр ганц ч алга. Ухаардаг нь алга. Бурхныг эрен хайдаг нь ч алга гэх мэт одоо зүйлүүдийг хичээлсэн байна. Нэгснэ энд юу гэж байна? Зөвхт хүн ганц ч алга гинэ. Тэгэхээр хүн гим нүгэлд унснараа тэр нь бол бурхны алдарт хүрэх боломжгүй болсон гэсэн. Нэг ёсондоо бид нар эхлэл ном руу буцаад очих юм бол бурхан хүн төрлөختнийг бүтээхдээ мөнхөд бүтээсэн юм а гэдэг зүйлийг бид нар олж мэдэх боломжтой. Мөнхөд хүн ер нь бол мөнх оршихуй байхгүй. Өдөр хамтдаа мөнх гэж хэлэх үү. Мөнх орших. Харин энэ мөнх оршихдоо бид нар хаана байх вэ гэдгийг шийдэх нь энэ дэлхийн зорилго юм аах тань. Ойлгож байна. Бид нар энэ дэлхий дээр төр байгаад явна. Үнэн үү? Бид нар нэг үннийг мэдж байгаа шүү дээ. Бид нар төрхн үнэн, төрсөн үнэн, бас өгөх нь юу гэдэг лээ? Үнэн гэдэг хоёр үннийг маш сайн мэдээд байх шиг байгаа юм ер нь бол. Тэгэхээр бид нар энэ дэлхий дээр мөнх биш, харин явна гэдгээ мэдж байгаа. Харин Библиэс харах юм бол хүнийг мөнх орших уу гэдгийг хэлж өгсөн байна. Мөнхөд байх орших. Тэгээд нэг ноцтой зүйл нь Библи юу гэж хэлж байгаа вэ? Энэ мөнх хүмүүс нь мөнх орших нь өөрөө гэмтэй юм а гэсэн байна. Тэгээд тэр гэмээс болоод бурхны суу алдарт хүрэх боломж байхгүй гэдгийг хэлж өгсөн байна. Тэгвэл одоо яах вэ? Ямар баларсан юм бэ? Ямар ч бас хэдүүлээ эхлээд зорилгоо олоо мэдчихэ тий. Хэдүүлээ энэ дэлхий дээр амьдарч байгаа зорилго нь тэр мөнхөд амьдрах газараа олж мэдэх, тэр газар сонгох тэр зорилго байгаа гэсэн. Тийм учраас Паул хэлч өнөөдөр Коринт номон дээр хэлэхдээ юу гэж хэлж байгаа вэ гэхээр түүнд таалагдах нь бидний ирмэлзэл билээ гэж хэлсэн байна. Түүгээр дамжуулан бурхан ярьж байгаа шүү дээ ер нь бол тий. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн амийн талхч чуулганд эзэн хэлэхдээ түүнд таалагдах нь амийн талхчуудаа бидний ирмэлзэл байх учиртай юм шүү гэдгийг дахин сануулж байна. Одоо бид нар бүгд мэдж байгаа. Тэгээ завгүй амьдрал донд бид нар энийг мартсан байж болох юм. Эсвэл мэдэхгүй хүмүүс байж болох юм. Тэгвэл энэ газар нэг зорилгыг, энэ амьдралын үндсэн зорилгыг ойлгуулж байгаа нь бурханд таалагдж амьдрах тухай илчилж байна. Тэгэхээр энэ мөнх бүтээгдсэн хүн энэ орших уу? Үнэхээр тэр гэмтэй юм бол тэгвэл түүний тэр амьдрах газар нь хаана юм бэ гэдэг асуулт бидний донд гарч ирэхгүй. Гэмтэй юм бол Библи хэлсэн биз. Хүн болгон гэмтэй учраас бурхны алдарт хүрэхгүй. Тэр ямар ч байсан бид нар бол бурхны алдарт бол хүрч чадахгүй юм.
Бурхны алдарт хүрэх гээд хэдүүл бас янз янзаар үзэж байгаа шүү дээ. Ер нь бол тий. Янз янзын шашин шутлыг үлдэж үзэж гин, мөнгөтэй болж үзэж гин, сэтгэлээ дүүргэж үзэж гин. Арай мөнгөтэй болоогүй байна уу? Болоороо заяа. Гэх мэт те бид нар энэ сэтгэлийг дүүргэхээр нэг өстөдөр бурхны алдрыг олж авахаар хүн бүр янз бүрийн сонголтыг энэ дэлхий дээр хийж байгаа. Дэлхийн үнцэг болон бүрт. Тэгсэн чинь Библийг үшгэлсэн бэхээр та нар гэмтэй учраас бурхны алдарт хүрэхгүй л гэж хэлсэн баг. Тэр энэ гэмтэй хүмүүст зориулсан газар байд юм байна. Яг л бурхны алдар биш учраас энэ хүмүүст зориулагдсан зүйл байна. Илчил номын 20 дугаар бүлгийн 10 дээр нэг ийм зүйл байна. Тэднийг мэхэлсэн диавол хөхөр бүхий галт нурд хаяглаа. Тэнд мөн араатан болоод хуурамч иш үзүүлэгчд байхаагаад тэд үеийн үед өдөр шөнөгүй ажиллана гэсэн. Энэ хүнд зориулагдсан газар вэ гэхээр гэмтэй хүмүүс зориулагдсан газар. Яагаад гэмтэй хүмүүс зориулагдсан газар вэ гэхээр гэмтэй учраас бурхантай хамт байх боломж байхгүй байна. Аюултай байгаа. Тэнд хэлэхдээ юу гэсэн бэхээр тэр газрыг хөхөр бүхий галт нуур гэнэ. Хөхөр бүхий галт нуур. Амар байна уу? Тааж гэнэ үү? Тэгээд тэнд хэн байж байгаа гэхээр араатан болоод хуурамч иш үзүүлэгчд байх агаад тэд үеийн үед өдөр шөнөгүй арчилна. Югсдаа тэнд бас мөнх байна гэдэг зүйлийг хэлж өгсөн. Үеийн үед өдөр шөнөгүй арчилна. Тэр энэ хүнд зориулагдсан газар вэ гэхээр гэмтэй хүмүүс зориулагдсан газар байна. Та нар бүх санаац бидэнд найдвар байна. Харин одоо яагаад бид нар түүнд таалагдах ёстой вэ гэдэг зүйлийн шалтгаан байх ёстой шүү. Тэр бурхан биднийг энэ галт хөхрөөс аварсан юм ахтан. Амен. Энэ бол хүн төрлөختний найдвар юм. Энэ бол Христ итгэгч нарын утга учир юм ахтан. Өнөөдөр хамтдаа 1-р Петр номын за эхлээд Ром 5 дугаар бүлгийн 8:2-ыг харъя. Ром 5 дугаар бүлгийн 8:2. За та бэлэн байна уу? 5 дугаар бүлгийн 8:2. За энэ дээр юу гэж байгаа вэ гэхээр ингэсэн байна. Гэтэл биднийг нүгэлтнүүд байхад Христ бидний төлөө үхснээр биднийг хайрлах хайраа бурхан харуулсан билээ. Тиймд эдүүгээ түүний цусаар зөвтгөгдсөн бид тэр тусмаа түүгээр дамжин уур хилэнгээс нь аврагдах яа гэсэн бэ? Болно гэсэн. Одоо энд нэг чухал зүйлийг хэлж байна. Биднийг нүгэлтнүүд байсан гинэ. Сая бид нар бас харсан шүү дээ. Хүн нүгэлтэй учраас бурхны алдар сууд хүрдэггүй гэж мэдчихээн. Биднийг нүгэлтнүүд байхад Христ бидний төлөө өгснээр гэж. Биднийг хайрлах хайраа бурхан харуулсан билээ гэж. Гэм нүгэлтээ тэр нэгний төлөө бурхан өгсөн гинэ. За нэг ёсондоо бид одоо гэм нүгэл гэдэг бол бурхны хувьд хамгийн одоо зэвүүцдэг зүйл нь баггүй. За бурханд одоо зэвүүцэл байхгүй л ах л да. Тэгвэл бурхан гэм нүгэл гэдэг ойлголт бараг байхгүй гэсэн үг ер нь бол. Хамгийн их одоо тэ гэм нүгэлэл бол бурхан ингээд нэг юм хэрвээ игдүүцэл гэж байдаг бол игдүүцнэ гэсэн үг. За будий бид нар хамгийн дургүй хүнээ уучлна гэсэн үг байхгүй юу? Боломжгүй тий. Тэгсэн чинь бурхан энд яасан бэхээр нүгэлтнүүд байхад Христ бидний төлөө үхснээр биднийг хайрлах хайраа бурхан харуулсан билээ гэж. Хамгийн их үзэн яддаг зүйлээ өөртөө авсан гэсэн санаа явж штеп. Уучлсан гэсэн санаа явж байгаа гэсэн. Тэгэхээр Христ итгэл гэдэг бол бидний одоо түүнд таалагдах шалтгаан юу гэхээр бид нар бурхан дотор уучлах, тэр уучлалыг бий болгох явдал юм байна.
Амен. Ингэвэл бид нар цаашаага алхах боломж үүснэ гэсэн. Тиймд идэвхтэй түүний цусаар зөвтгөгдсөн бид. Бид нар өмнөх хэсгээс харахад зөвхт хүн алга гэсэн шүү дээ. Ерөөсөө зөвхт байвал уул нь олчих гээд байгаа байхгүй юу те. Гэтэл зөвхт хүн алга гэж одоо дурдсан баг. Зөвтгөгдсөн бөгөөд бид тэр тусмаа түүгээр дамжин өөр хилэнгээс нь аврагдах болно гэж. Нэг хөхөрт галаас аврагдах тухай энд маш тодорхойгоор хэлж өгсөн байна ахтан. Дахиад бүгд хамтдаа 1-р Петр номын 2:24-өөс харъя. 1-р Петр номын 2:24. Энд юу гэж хэлж байгаа вэ гэхээр бидний нүглийн хувьд өхүүлж зөвхт байдалд амьдруулахын тулд тэр өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Тиймээс та нар түүний шарахаар эдгэрсэн юу гэж билээ. Иесусийн шарахаар эдгэрсэн. За бүр ингээнээр хэрэх юм бол яг энэ зүйлд итгэх аваас бид хөхөрт галаас аврагдах боломж байна гэсэн. Ерөөсөө л Христ итгэлийн гол утга учир энэ ахт өнөр. Тэ хэцүү юм баг. Тэгэхээр бид нар энэнийг үнэн гэж хүлээж авч байгаа бол үнэн гэж ойлгож байгаа бол таныг эзний өмнө тууштай алхасаа гэж эзний нэрээр ятгахмаар байна. Түрүүчийн 7 хоног бид нар бас нэг юм туршилтын сургалтанд суусан. Яг бид нар мэддэг зүйлтэй. Тэгсэн тэн дээр нэг ийм зүйл ярьсан. Та Христ итгэх хэцүү байна уу? Гим хийх нь хэцүү байна уу? Эсвэл Христ итгэх нь амархан байна уу? Гим хийх нь амархан байна гэдэг ийм асуулт байсан. Тэгэхээр заримдаа бид нар ингэ бодохоор баг гим хийх нь амархан байгаа даа. Христ итгэлээр явж яснаас. Харин бид нар үннийг ойлгох юм бол Христ итгэх нь амархан. Яг тэгвэл бид нар гим хийвэл бидний ирээд юу хүлээж байгаа гэж? Хөхөр галт мөнхөд амьдрал. Тийм амархан үйлдэл юм. Амархан сонголт юм уу? Юугсээ бид нар өөрсдөө тэр зүйлийг ингэ сонгож авч байгаа гэсэн ойлголт тавьж байгаа байхгүй юу? Тэр энэ үннийг бид нар ингэж ойлгох үед тэгвэл бид нар түүнд таалагдж амьдрах нь ирмэлзэл юм байна. Одоо бүгд Есүс таалагдж амьдрах сонголтуудыг үргэлж хийцгээе. Гмийн талаарх бодлыг хойш тавьцгаая гэсэн ойлголт. Паул илчээр дамжуулан эзэн яг энэ зүйлийг илчлэхийг хүсэж байгаа гэсэн. Амен. За тэгэхээр бүгд энэ ойлголтыг аваад цаашаага одоо явцгаая. Өнөөдрийн үгээр дамжуулан эзэн бидэнд нэг 3 чухал зүйлийг ойлгуулад нэг сайн дүгнэлтийг өгж байгаа. Тэгэхээр бид нар мөнх юм бол бид нар үнэхээр энэ мөнх гэдгээ хэр ойлгож амьдарч байгаа гэдгийг хэлж өгсөн байгаа байхгүй. Нэгдүгээр хэсгээс харах юм бол тэнд майхан гэдэг зүйлийг хэлж өгсөн. Майхан нурна гэдэг. Майхан нур. Паул ч өөрөө нөө майхан ойдаг ажил хийдэг байсан шүү дээ, тий. Тэгэхээр ер нь бол майхны талаар нэлээд мэдлэгтэй байсан юм шиг байна. Ер нь бол тий. Тэгэхээр монголчууд бид нар ч бас нүүдэлчин учраас бас майхан тий ер нь ингэж нөгөө шилжиж явдаг гэр ч юм уу тий ойлголтыг сайн мэддэг шүү дээ. Одоо сүүлийн үед бас их аялдаг болсон шүү дээ. Тэр чинь 100 удаа ингээл сайхан пүрүүсэн дээр юм ачиж аваад гараад авч байгаа шүү дээ тий. Аялж мэддэг тий. Тэнд бид нар үргэлж майхан хэрэглэж байгаа тий. Тэгээ майхан гэдэг бол бидний нэг төрлийн гэр мөн тий бидний байгаа газар. Гэтэ түүний гол зүйл нь юу гэхээр бид нар тэнд төр зур амьдарч байгаа. Төрхөн зур. За бид нар хэрвээ нэг юм түрээсийн байранд амьдарчээ гэж бодъё л. Тэгээ бид нар түрээсийн байранд амьдрал магадгүй нэг жилийн дараа ч юм 2 жилийн дараа гарна гэж байгаа бол нэг тэр байрыг нэг ингээл гойж гоодол байхгүй бах тий. Бомбогийн солиол тий. Эсвэл ингээл тавилга авчирч тавиад. Яг л дараа нь тэрийг чинь зөөж мөх гэж бүх ажиллаж шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ төр зүрийн амьдрал гэдэг ийм ойлголтыг бид нар хэр ойлгож байгаа вэ гэж. Тэгэхээр Паул илж энэ майхнаар дамжуулан хэлэхдээ энд ингэсэн байж тээ. Иймээс уучлаарай. 1-р Коринт 8:5-р бүлгийн 1. Тиймээс газар дах гэр болох майхан маань нур хаваас
бидэнд гараар баригдаагүй тэнгэрт мөнх байх Бурхны барилга бүгд бид мэднэ гэсэн. Нэг өсөндөө бид нэр мөнхөд Бурхантай хамт амьдрна гэдгийг мэдж байгаа шүү дээ. Тэгээд бид нар энэ төр зур байх газараа яг хорогдоод байгаа юм бэ гэдэг санаа энд явж байгаа байхгүй юу? Ер нь энийг хэлчихэж байгаа. Гэтэ нэг зүйлийг ойлгоорой. Бид нар төр зур амьдрахтаа бүх зүйлээ хоошоо тавих гэсэн ойлголт юусэн биш. Паул хэлчээр дамжуулан Бурхан энэ зүгээр эцсийн гол ойлголтыг өгөхийг л хүсэж байгаа. Тэр нь юу гэхээр та нар энэ төр зур амьдарч байгаа шүү гэдгийг ойлгоорой л гэж. Тэр заримдаа хүмүүс бид нар чинь яадаг вэ гэхээр энэ дэлхий дээр мөнх амьдрах юм шиг аашлаад байгаа шүү. Бие биендээ гаргаж байгаа хандлага, юмд хандж байгаа хандлага, тэгээ юмны хойноос тэр шунж байгаа байдал бол ер нь эвгүй шүү дээ, тэ. Тэгээ шунлаа ер нь хязгаарлахгүй бол хүн аюултай болдог гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ шунлны цаана хэн явж яах нэхэр нөгөө диавол, залмигтай нэг нь нөгөө гим нүглийн их үндэс явж байгаа гэдгийг Библи хэлж байгаа. Тэгээ тэр нь ингээ хитрхээрээ зөрчүүлж байгаа шүү дээ, тэ. Хэл дагуулж байгаа гэсэн юм ер нь бол, тэ. Тэр ойлголт буюу тэр эцсийн тэр ойлголтыг л өгөх гээд. Түүнээс та амжилттай амьдраараа, сайн байгаараа, өндөр боловсрал эзэмшээрэй гэдэг эзэмшиж болохгүй шүү гэдэг тухай огтхон ч яриаггүй гэдгийг зөв ойлгоорой маань. Гагцгүй та энэ дэлхий дээр түр амьдарч байгаа шүү гэдгээ хэр ухаарсан хүн бэ? Хэрвээ би Есүс Христээр ууршлагдсан нэг юм бол бид нар энийг илүү ойлгож авах ёстой юм байна. Амен. Тийм учраас Паул юу гэж хэлсэн бэ гэхээр түүнд таалагдах нь бидний ирмэлзэл билээ гэж хэлсэн. Паул хэлж эзэн Есүс Христийг таних тал олж авахын тулд бүх зүйлийг хогшоод тооцлоо гэж хэлсэн баггүй. Бид нар Филиппо номыг харах юм бол. Энэ Паул гэдэг хүн ямар хүн байсан бэ гэхээр энэ тухайн цаг үеийнхаа эрх бүхий хүн байсан. За өнөөдөр ихэр магадгүй боловсралтай ч юм уу. Эрдэм мэдлэгтэй, эрх мэдэлтэй тийм нэгэн байсан ш. Энэ Ромын хаант засаглалын үед болсон үйл явдлууд гарч байгаа. Тэгэхээр тухайн цаг үеийн засаглалын хэлбэр бол Ромын хаант улс засаглаж байсан. Тэгээ хаант улс засаглаж байгаа учраас хааны одоо төлөөлөгч хүн гэдэг бол тэнд нөлөө өгөх хүн баг. Тэгэхээр Ромын иргэн хүн бол яг тэр зүйлийг тодорхойлж явдаг байсан баг. Тэгэхээр Паул яг тийм хүн байсан баг. Тэгэхээр тэр Есүс Христийг олж авахын тулд эдгээр зүйл нь зарим тохиолдолд саад болоод байсан юм шиг байгаа юм. Бид нар ингээд түүхийг ингээд харах юм бол. Тийм учраас түүнийг таньж мэдхийн тулд би зарим зүйлүүдийг ихэвчлэн тэр чухал зүйлүүдийг хогшаар тооцлоо гэсэн. Яахын тулд гэж байна. Есүсийг таньж мэдхийн тулд баг. Энэ өнөөдөр энд хэлж байгаагаар түүнд таалагдах нь бидний ирмэлзэл гэж. Амен. Тэр ах トゥ нараа үннийг таньж мэдхийн тулд эзэн Есүсийг таньж мэдхийн тулд Бурхан дотор явахын тулд зарим тохиолдолд бид нар хоош тавих ёстой зүйл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх нь бидний авралын бас нэг чухал илэрхийлэл юм аа. Нэг зүйлийг бид нар ойлгох хэрэгтэй. Би нөгөө эхлэхдээ Монгол орныг Христ итгэгчнэр өөрчилнө гэж хэлсэн шээ. Миний бодож байгаа зөв учраас энэ зөв гэсэн зөв ерөөсөө биш. Бид нар юунд суралцах ёстой вэ гэхээр Библиэд юу гэж хэлсэн бэ? Түүний дагуу үйлдэх нь зөв гэдэг зүйлд суралцах нь Бурханаар сонгогдсон, аврагдсан хүмүүсийн утга учир байх болно гэх юм. Бид нар шүүгч номоос харах юм бол тэр газар нөгөө юм өдөрдөгчгүй болсон байхгүй. Библийн үгийг ингээд те яг ингээд заан чиглүүлдэг хөнгөө болсон. Тэгээ тэр үед эмх зам бараагүй байдал үүссэн байхгүй. Тэгээ яасан бэхээр тэд өөрсдийнхөө зөв гэснийг сонгож дагаж амьдрваа гэж байгаа. Тэгээ өнөөдөр манай Монголын нийгэм баг яг тийм байгаад байгаа. Тэгээ бид нар энийг хараад ингээд энэ зөв гэд явах уу? Библи биднийг үнэн дотор зогсгодгийг ядгах байгаа. Тэр үнэн Библийн дагуу амьдрах тухай шүү ах トゥ нар. Эзний үгийн дагуу сонголт хийж, эзний үгийн дагуу алхаа гიშгэ хийх нь биднээр дамжуулан урсах ёроол юм ах トゥ нар. Та түүнд дуудагдсан, түүнд сонгогдсон
Бурхантай хамт бай хүн юм аах та нар. Амен. Тэгэхээр бид нар энэ зүйлийг үйлдэхэд хамгийн чухал ойлгох ёстой нэг зүйл нь би энэ дэлхий дээр түр амьдарч байгаа шүү гэдгээ өчгөн бурханд тааламжтай гэнэ. Бурханд тааламжтай. Түүнд таалагдах нь бидний ирмэлзэл билээ гэж. Өнөөдөр бүгдээ яг хинт таалагдаж амьдарч байна. Жохон бодъё төхөө. Эхнэрдээ мэдээж эхнэрдээ таалагдсан шүү заяа. Мэдээж энийг үгүйсгээгүй штэ. Зүгээр л тэр эцсийн цэгийг тавьж байгаа штэ тий. Нөхөрдөө юу? Даргадаа юу? Найздаа юу? Улс орондоо юу? За мэдгүй ямар ч үстэй. Харин юуны төрөнд бид бурханд таалагдаж амьдрах нь бидний амьдрал дахь утга учир байх болно. Нэгтгэх ойлгосон. Хоёрд бид нар эндээс Паул илчээр дамжуулан бурхан биднэрт юуг ойлгуулж байгаа вэ гэхээр итгэлээр алхдаг гэнэ. Итгэлээр алхах. Өдөр амтдаа 7 дугаар хэсгээс харах юм бол учир нь бид үзэгдэх зүйлсээр бус харин итгэлээр алхадгаа гэж маш тодорхойгоор хэлж өгсөн баг. Итгэлээр алхах. Бид бурхантай хамт амьдран гэдэгт яадаг вүлээ? Итгэдэг үст. За энэ Ром ном Петр 1-р Петр номнуудаас уншсан хэсгээс бол яасан мэлээ? Тэр бидний гэмтнүүд байхад өөртөө авсан гэдэгт бид нар яаж байгаа вэ? Итгэж байгаа. Тэгээ энэ итгэл биднийг яадаг вүлээ? Чөлөөлдөг. Бид нар тэр хөхрд гал малын талаар сонссон ч жоохон хайцтай байсан юм. Нэг л юм ярьж юу хийгээд байна. Одоо тэгээ би яах вэ гэлтэй. Харин бурхан биднийг эдгээдэг, бурхан биднийг авардаг. Бурхан биднийг хайраа харуулсан гэд бид нар эдгэхгүй. Одоо бид нар чөлөөлөгдөж байгаа. Амар тайван болж байгаа гэсэн. Амен. Тийм учраас бүгдээрээ итгэлээр амьдрал дахь аливаа зүйлүүд дээр эзний амар тайвныг тунхаглацгаая. Юугаар итгэлээр гэж. Итгэлээр алхахдаг тухай хэлж гисэн. Ойлгуулсан байгаа даа. Тэгээ яаж бид нар энэ төр зүр амьдраад тийшээ явна бурхантай энд нөө хэлсэн шүү дээ. Бурханы мөнхөд амьдрах барилга байгаа бид мэддэг. Тэг хараагүй байж бид нар яаж мэдэх юм? Очоогүй байж бид нар яаж мэдэх юм? Тийм үстэй. Харин энэ зүйлд итгэх тухай. Бурхан мөнхөд чамтай хамт гэдэгт итгэх тухай зааж өгсөн байгаа даа. Тэр өнөөдөр бид нар Библийн дагуу амьдрах тал дээр итгэх тухай байхгүй юу? Би өөрийнхөө бодолд биш те. Би өөрийнхөө зөв гэснийг сонгож амьдрах тухай биш. Библи миний амьдралыг юу гэж хэлж байна? Надаа яаж зааж байна гэдэг итгэх тухай байхгүй. Хэрэв уужил гэсэн бол бид нар итгэх тухай байхгүй. Хэрэв бид нар хайрл гэсэн бол итгэх тухай байхгүй. Амен. Хэрэв та нар залбир гэсэн бол бид нар итгэх тухай. Түнс бид нар юм шуналтай сэтгэлээр энийг үлдэж болохгүй болчиход байгаа шүү дээ. Ярина л. Авах хандлагаар ч юм уу те. Мэдээж бид нар Христ итгэгч болоод эзнийг таньж мэдээд, үннийг таньж мэдээд олон өөрчлөлт, олон гайхамшигтай зүйл бидний амьдралд болж байгаа ах та нар. Гэхдээ өнөөдрийн энэ үгээр дамжуулан өөрийн чуулганыг эзэн юунд ятгах вэ гэхээр юуны төрөнд түүнд таалагдах нь бидний ирмэлзэл юм а гэсэн. Хэрэв өнөөдөр амийн талах чуулган эзэнд таалагдаж амьдрах юм бол эх 3 жилийн 3 нэмэх бол асуудалгүй гэж байгаа гэсэн. Ойлгомжтой тий? Эзэн бидэнд 3 нэмэх гэдэг хараа зорилго өгсөн шүү дээ. Тэгээ үүгээр дамжуулан бид нэр үннийг тэр хүмүүст илчлэхийг л зорж байгаа шүү дээ ер нь. Тэгэхээр энэ өгсөн зорилго дотор бид нэр итгэмжтэй байж чадах бол бурхан таална үстэй. Зөв үү? Та ер нь ягаад сайн ажиллах гэдэг вэ? Сайн цалиа авмаар байгаа үстэй ер нь. Тэгээд тэр яах вэ? Дарга марга те тухайн ирэх бүхийг хүмүүс таалжж өгнө үстэй ер нь бол. Зөв үү? Хүүхдүүд одоо те магадгүй өсвөрийнхэн залуучууд ягаад онц сурах гэдэг вэ? Багштай болно эцэг ихтэй бид нар таалагдмаар байна шүү дээ, тийм үү? Тэгвэл магадгүй миний хүсэж байгаа тэр зүйлийг авч өгнө шүү дээ, тийм үү? Бид яагаад амжилт гаргах гэдэг вэ? Бид нар илүү зүйлийг л авмаар байгаа шүү дээ, ер нь тийм үү? Таалагдж байж ш. Хүлээн зөвшөөрөгдөж байж ш. Энэ зүйл явж байгаа. Тэгэхээр бид нар бурханд таалагдж амьдрах нь ерөөл юм аах та нар.
Тэгэхээр эндээс 3 дахь ойлголт нь юу хэлж байна гэхээр бидний амьдралын зорилго яг юу байна вэ? Тэр зорилго бол Бурханд таалагдж амьдрах зорилго юм аа. Амен. Энэ бол амьдралын утга учир юм аа. Магадгүй өнөөдөр биднэрт ойлгохдохгүй байж болно. Гэхдээ та итгэхэд үзэр. Таны амьдрал илчлэгдэх бол ойлгоодох бол заримдаа би хүмүүс тэгж хэлдэг байхгүй анх чуулган дээр явж байгаа. Чиний жил сүмд яваад үзчихээч. Бид нар янз бүрийн тийм шашин машинд бол итгээгүй шүү дээ, тийм үү? Бид нар яг тэр үнэн дотор л алхахыг хүсэж байгаа шүү дээ, тийм хүмүүс те? Зөв биз дээ. Тэгээ мэдээж бид нар энэ дэлхий дээр ойлгохын тулд тэр шашин гэдэг тэр категори дотор явдгийг бид нар хүлээн зөвшөөрөх хэрэг. Ял тэмцэлтэй дэж болохгүй шүү дээ, тийм үү? Тэгээ тэр хүмүүс хэлдэг байх заримдаа анх ирж байгаа хүмүүс. Чиний жил яваал үз. Гэтэ тууштай явна шүү. Тэгээ жил явсны дараа чи бас явахгүй байж болно шүү. Тэгээ сонголт нь тэр хүнд байгаа шүү. Тийм үү? Тэгээ ихэвчлэн жил явсан хүмүүс ер нь бол үлддэг. Яагаад? Бурхан байна. Түүнээс бид нар нэг ямар нэг юм үзэл бодолд хэн нэгнийг урвуулан оруулах байгаа зүйл ерөөсөй байхгүй. Ойлгож байна тий? Бид нар ямар нэгэн юм сүлжээнд хэн нэгнийг татаж авах гэж байгаа юм ерөөсөй байхгүй. Энэ бол энэ амьдрал дээр жинхэнэ үннийг л бид нар таньж мэдж байгаа газар байхгүй байх та нар. Христийн чуулган гэдэг бол Бурханаар тогтоогдсон эрх мэдэл юм аа та нар. Библи хэлэхдээ би чуулган дотор илчлэгдэнэ гэж хэлсэн байна. Би чуулган дотор нууцуудыг тайлна гэж хэлсэн байна. Амен. Тийм учраас бид хамтдаа эзний нэрээр чуулганд цугларах нь юутай ёроол байх та нар. Хэдүүлээ хүчрхэг чуулган бий болгох идэх үү? Эзэн биднээс энэ зүйлийг хүсэж байгаа. Хүчрхэг чуулган. Хүчрхэг чуулган гэж хэлэхгүй яах. Бурханыг таалах бол. Яг гэвэл чуулган гэдэг зүйл бол нийгмийн өмнө алхдаг газар байхгүй юу? Яг эзний оршууд энд байгаа. Библи хэлэхдээ та нар бол дэлхийн гэрэл гэсэн шүү. Та нар бол газрын давс гэсэн байхгүй юу? Чуулган энэ дэлхийн өмнө алхах учиртай юм аа та нар. Бид нар энэ цагаас энэ зүйлийг ойлгох учиртай, хүлээн зөвшөөрөх учиртай. Тийм учраас хамтдаа эзний сүр жавхлан энэ газар түүгээр дамжуулан бий болгоцгоё. Харамсалтай. Чуулган дэлхийн хойн орчид. Дэлхийгээс хүмүүсээрээ заадаг. Ахын надад тэгдэг байхгүй. Ихчээ ахаа надад ч тэгдэг байхгүй. Манай ажил дээр ингэдэг байхгүй. Бид нар ингэж хийдэг байхгүй. Авгүй. Харин бид чуулганаас суралцаад чуулганаас суралцсан зүйлээ тэнд очиж яах ёстой вэ? Заах ёстой хүмүүс ах. Энэ бидний амьдралын зорилго ах та нар. Тийм учраас энд юу гэж хэлж байгаа нэхээр түүнд таалагдах нь бидний ирмэлзэл билээ гэж хэлсэн байна. Бүгд Бурханд таалагдаж амьдрцгаая. Хэрвээ бид Бурханд таалагдахыг ирмэлзэж амьдрах юм бол бидний амьдрал ч гэсэн эмх цэгцтэй байх бол. Дахин хэлээ. Эмх цэгцтэй байх бол. Яг л бидний эзэн бол тэр гайхамшигтай бүх зүйлийг төгсөөр эмх цэгцээр хийсэн нэгэн баггүй юу? Замбраагүй биш гэсэн үг. Ойлгомжгүй биш гэсэн үг. Дэх амир тийм нууц зүйл бас биш байгаа даа байхгүй юу? Бид нар л амир хэцүү болгоол ингээд хараад тэ өөрсдөө зовоогоо ингээд идэх болохоос. Ойлгож байна. За 3 зүйл. Нэг нь бид нар энэ дэлхий дээр мөнхөд амьдрахгүй. Харин бид нар Бурхантай хамт амьдрах барилга минь байгаа. Тэнд бид нар мөнх амьдрах болно. Хоёр дахь зүйл нь бид нар итгэлээр уршаа алхнаа. Итгэлээр шүү. Бид нар итгэлээр эх он жилүүдэд 300 хүнтэй болох бол. Амен. Дахин хэлье. Эх он жилүүдэд бид 300 хүнтэй болох бол. Энэ 300 хүнд та оролцохгүй бол эзэн бидний дээр ажиллахгүй гэсэн. Харин та бид оролцож Бурхны гайхамшигыг харах болно гэж. Яг л бидний Бурхан тийм эд шидийн Бурхан биш байхгүй юу? Гинт юм бий болгоол те. Тэр юу гэлээ? Хөдөлмөрлөдөг гарыг өрөөнө гэсэн. Гэмшдэг зүрхийг өрөөнө гэсэн. Уучилдаг зүрхийг өрөөнө гэсэн. Ямар гайхамшигтай бодиттой ажилдаг Бурхан гэж хата нараа. Итгэлээр. Тэг 3 дахь ойлголт нь болохоор зорилгоо хэдүүлээ зөв тодорхойлё. Мэдээж таны амьдралд өгөгдсөн Бурханаас өгөгдсөн чухал зорилго байгаа. Тэрийг ерөөсөө өгөөсгээгүй ш. Гэхдээ үүнээс илүү нэг чухал зүйл нь юу гэхээр
түүнд таалагдж амьдрах нь таны амьдралд өгсөн тэр зориг биелэхийн үндэс юм а гэж байгаа байхгүй. Тэний би хэлсэн шүү сая заяа. Библиэр яриа тэгийг байгаадах шүү. Үндэс заяа. Итгэх нь, бурханд итгэх нь, түүний таалагдах нь. Тэгээ тэндээс бүх ерөөл урсаж байгаа. Бүх ерөөлөд. Амен. За одоо анхаараа. Чуулга наашаа анхаараа. Битээ сатаараа. Үргэлжлүүлээд би 10 дугаар хэсгийг уншия. Учир нь бид бүгдээрээ Христийн шүүх суудлын өмнө гарч ирэх ёстой бөгөөд биеэр үйлдсэн сайн эсвэл муу бүхнийхээ төлөө хүн бүр хариугаа авах болно гэлээ. Христийн шүүх суудлын өмнө нэрнэ гинэ. Энэ хуучин гэрээ чинь биш шинэ гэрээ чинь грек хэлэн дээр бичигдсэн шүү дээ. Грек хэл дээр болохоор шүүх эндэр гэж байгаа. Шүүх эндэр гэдэг утга явж байгаа гэсэн. Шүүх эндрийн өмнө. Тэр бид нар нэг үннийг мэдж байгаа. Хэрвээ бид нар энэ дэлхий дээр амьдарч байгаа бол бид энэ амьдралыг эцсийн тэр өдөр шүүлгэх ёстой, тийм үү? Бид нар хэрвээ оюутан бол бид нар үзэж байгаа хичээлээрээ шалгалт авч дөнгөө авч хэрвээ онц дүн авал өөрөөрөө бахархаал. Хэрвээ муу дүн авал өөрөөгөө зэмлээл ч юм уу тий. Ингээл явдаг ш. Нэгсдээ ингээд шүүлэгдэг. Эцсийн дүнг тавиулдаг тийм үү? Бид нар ажил хөдөлмөрлөл хийж байхдаа хүртэл бид нар эцсийн дүнгээ тавиулаад цалингаа авч байгаа шүү дээ. Хөдөлмөрийн гэрээнийх дагуу. Хэрвээ бид нар аливаа улс орны иргэн мөн бол бид нар тухайн улс орны хууль захирамжийг хэрэгжүүлж амьдрах ёстой шүү. Тийм үү? Жолооч хүн байлаа гэж урсгал зүйлээр дахиад ээж болохгүй зү. Нэг үсэндээ энэ амьдрал тэр чигээрээ шүүлтэн дунд байдаг. Заримдаа бид нар энийг амар хэцүү гэж Христ итгэсэн чинь ер нь амар шүүлтэн дунд амьдраад байна гэж бодоод байдаг байхгүй. Харин тэрийг бодогдуулж байгаа нь сайн. Ягаад гэвэл бидний нүд нээгдсэн байхгүй. Сүнслэг нүд нээгдсэн. Өмнө бид нар мэдэхгүй амьдардаг байсан. Үннийг ойлгохгүй амьдардаг байсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нэр Бурхнаар ууслагдсан хүний хувьд юу гэхээр бидний амьдралд хариуцлага гэдэг зүйл ирсэн. Тэгэхээр энэ Бурханд итгээд хариуцлагатай болоод байгаа юм биш. Ерөн л амьдрал тэр чигээрээ хариуцлага шүү дээ, тийм үү? За жишээлбэл би одоо эрэгтэй хүн байх, эмэгтэй хүн байх хариуцлага надад хэрэгтэй байна, тий? Эрэгтэй хүн байж эрэгтэй хүн эмэгтэй хүнд ингээд тохирсон хариуцлага гэж байдаг шүү дээ. Зөв үү? Гэхдээ ирийн байж нэг ингээд шалчхнаа л байж болохгүй шүү дээ. Гээл манай нэг тийм монголоор тий гой өгүүд байдаг шүү дээ, тий? Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг тодорхойлж байгаа, тий? Эрэгтэй хүнийг. За бид нар эцэг их бол тий хүүхдээ хүмүүжүүлэх, хүүхдээ асран хамгаалах хариуцлага гэж байна. Хэрвээ эр нөхөр бол бид нар тий аав байх, нөхөр байх, ээж байх, тий эхнэр байх. Энэ бүгд хариуцлага байна. Хэрвээ бид нар удирдахч бол тий тухайн хүмүүсийг чиглүүлэх, удирдах хариуцлага. Ойлгож байна уу тий манайхаа? Тэгэхээр бид нар Бурхны ард түмэн юм бол Бурханд итгэсэн хүмүүс юм бол бид нар ч гэсэн хариуцлага гэж байна. Бурхантай хамт байх хариуцлага. Тэр хариуцлага нь түүнд таалагдах хариуцлага байгаа. Түүнд таалагдах. Тэгэхээр одоо эндээс бид нар нэг зүйлийг ойлгоцгоо яах та нараа. За би энд Ром номын 14:15 14:10-аас дахиад нэг ишлэл уншия. Энэ бас шүүлттэй холбоотой зүйл байгаа. Энд дэр ингэж байна. Ром номын 14:10. Тийн атал та нар юунд ах дүүгээ шүүнвэ? Бас та юунд ах дүүгээ басамжлна вэ? Бид бүгдээрээ Бурхны шүүх суудлын өмнө зогсох болно шүү дээ гэсэн. Дахиад уншия. Тийн атал та юунд ах дүүгээ шүүнвэ? Бас та юунд ах дүүгээ басамжлна вэ? Бид бүгдээрээ Бурхны шүүх суудлын өмнө зогсох болно шүү дээ. Шүүгдэх. Энэ амьдрал Бурхнаар шүүгдэх тухай. За тэгэхээр яг өнөөдрийн 2 дугаар Коринт номын 5 дугаар бүлгийн энд хэсэгтэр бас шүүлт байсан шүү дээ, шүүлт. Учир нь бид бүгдээрээ Христийн шүүх суудлын өмнө гарч ирэх ёстой бөгөөд биеэрээ үйлдсэн сайн эсвэл муу бүхнийхээ төлөө
хүн бүр хариугаа авах болно гэж. Тэгэхээр өнөөдөр энэ шүүлт Паул элчээр дамжуулан эзэн өөрийн ард түмэнд юуг ойлгуулах гээд байна гэхээр бид нар өмнөх хэсгүүдийг харах бол бид аль хэзээ аврагдсан хүмүүс аахгүй. Тэгэхээр бид нар аль хэзээ нөгөө нэг хөхөрт галаас бол аврагдсан шүү бах түнрэ. Амен. Хөхөрт галаас аврагдсан. Та энд бүү санаа зов. Бүү санаа зов. Аль эзэн бурхан биднэрт энэ баталгааг өгсөн юу гэсэн мэгээр ариун сүнс бол тэр баталгаа юм а гэж хэлсэн байхгүй. Ариун сүнс биднийг юу гэдэг гэлээ үргэлж үнэн рүү дагуулдаг гэсэн байхгүй. Хэрвээ бид ариун сүнсэнд дуулууртай бол бидний амьдралд гэмшил байх болно багтаа. Хэрвээ бид ариун сүнсний өмнө дуулууртай байх бол бидний амьдралд тэр сайн сонголтууд байх болно. Эргэлтүүд байх болно гэж хэлж байгаа. Тэр өнөөдрийн энд хэлж байгаа энэ шүүлт юуны тухай хэлж байгаа вэ? Та нар ингээ аврагдсан юм чинь одоо та нар жоох хичээчихэл гэж. Ойлгож байна тий? Хэрвээ та нар хичээх юм бол надад бас шагнал байна гэсэн. Ойлгож байна тий? Тэгэхээр бид Христ итгэгчийнхээ хувьд заримдаа ингээл аврагдаал болоод хойшоо суучих гэдэг. Тэгэхдээ бидний дотор яг тэр жинхэнэ итгэл байх бол үргэлж биднийг уршаад түлхчээдэг. Хэрвээ бидний дотор ариун сүнс бол бидний хизээч зүгээр суулгахгүй гэдэг байгаа шүү дээ. Тэ үргэлж биднийг ямар нэгэн юм руу ингээд тэр сайн зүйлээр бурханд таалагдах юм руу ингээд хөтлөж явах юм шиг байгаа. Библийн хэлж байгаагаар бол. Тэгэхээр энэ таал нь өөрөө юуны тухай хэлж байгаа гэхээр ах дүүнараа сайн үйлчлэх тухай. Сайн үйлчлэх. Библиэд Христ итгэж хүмүүст зориулсан 5 титэм байд. 5 титэм. Тэгээ та нар энэ 5 титмийг авнаа л гэж. Магадгүй бид нар ажил дээр ярих бол чи сайн ажиллах юм бол би чамд хамгийн өндөр цалин өгнө л гэсэн үг байхгүй дээ. Одоо манай монголчууд хамгийн өндөр цалин хэд байд юм бол манайх мэдгүй. Хэдэн саяар авж байгаа бах тий. Одоо нэг дэлхийн тэр өмтнүүд чинь бол тэгэл юу гэдэг лээ нэг секундэд тэдмэ тэгээд ингээл нэг юм тоо гэдэг шүү дээ. Түүн шиг бид ч гэсэн үйлчлэл дотроо бурхнаар өргөдөх болно. Тэр нэгдүгээр бид нэр 2 дугаар Тимот номын 4:8-аас харах юм бол тэр биднэрт зөвхт байдлын тэтмийг өгөх болно гэж хэлсэн. Зөвхт байдлын тэтэм. За юм маш хурдан явъя. Цаг явж байгаа учраас. Хоёрт нь тэр бидэнд Яков номын 1:12-аас харах юм бол амийн тэтмийг өгөх болно гэсэн. Та нар авах болно гэсэн. Гуравт нь үл мэдэгдэх тэтмийг, үл муудах тэтмийг авах болно гэсэн. Үл муудах. Бид нар энэ дэлхий дээр амьдарч байгаа үед муудах гэдэг ойлголт байгаа шүү дээ, тий. Аливаа зүйл муудах. Залуу байж байгаа хөгшрөх. За юу гэдэг нь энэ өөрөө мөнх биш байгаа даа шүү дээ. Төгс биш, тий. За дөрөвд нь баяр баясгалангийн тэтэм. 1-р Тесалоник номын 2:19-аас 20-аас харах юм бол баяр баясгалангийн тэтмийг эзэн өгөх болно гэж. Бид үнэхээр аврагдсан гэдгийг ойлгох үед бидний дотор үнэхээр тэр юр бусын баяр баясгал ирдэг шүү дээ. Тийм үү? Ах түнрээ Христ итгэгч нараа хэдүүлээ гоё юм баяр баясгалантай байцгаая. Энэ бол бас том илрэл шүү, илэрхийлэл шүү, авралын том илэрхийлэл. Монголоор дүүрэн гутарсан хүмүүс байна. Нийгмээр дүүрэн байна. Дэлхийгээр дүүрэн байна, тий. Тэгэхээр бид тэднээс онцгой байх нэг зүйл бол тэр авралынхаа баяр баясгаланг тээдэг хүмүүс байц. Амен. Мэдээж амьдрал хэцүү байгаа ойлгож. Гэхдээ Библи биднийг ийм зүйлөөр ятгах гэж байгаа. Хэрвээ бид энэ зүйлийг давах аваас цаана нь шагнал байна. Тэр шагналын тухай энд хэлж байгаа гэсэн. Бурханд таалагдж амьдрах нь өөрөө энэ зүйлс рүү биднийг хөтлөж байгаа. За 5 дахь нэг зүйл нь вөхөр алдрын тэтэм байна. Алдрын. 1-р Петр номын 5:4-өөс харах юм бол энэ зүйлийг бас маш тодорхой хэлж өгсөн байна. Та гэдэг нь гэртээ хараад уншаараа энэ алдрын тэтмүүдийн талаар за. Дахин хэлье. Зөвхт байдлын тэтэм, амийн тэтэм, үл муудах тэтэм, баяр баясгалангийн тэтэм, алдрын тэтмийг өгөх болно гэсэн. Яавал эзэнд таалагдвал. Яг эднийг бол уучлаад аль хэзээ өршөөгөөд ингээд аварцсан шүү. Одоо өргөжлүүлээд бидэрт тэр бурхны таалал дотор уршаа бас алхах тэр хэрэгцээ байна гэж. Эфес номын 6:6-ыг уншаад
Тэгээд дуусгая. Эфес номын 6-гийн 6 дээр ингэж хэлсэн. За. Хүнд нийцүүлэгч шиг нүдэн дээр үйлчлэлгүй, харин та нар Христийн боолууд ёсоор Бурхны хүслийг зүрх сэтгэлээсээ яа гэсэн үйлдэл гэсэн. Дахиад уншиж үгэй. Хүнд нийцүүлэгч шиг нүдэн дээр үйлчлэлгүй, харин та нар Христийн боолууд ёсоор Бурхны хүслийг зүрх сэтгэлээсээ үйлдэл. Паул элчээр дамжуулан эзэн үглээр Бурханд таалагдж амьдрахыг эрмэлзсэн. Одоо энд сайн энд юу гэж хэлж байгаа вэхээр Бурхны хүслийг зүрх сэтгэлээсээ үйлдэл. Тэрний уртл юу гэж ихээр үйлчлэх тухай ярьж гэж байгаа. Хэрвээ та хэд санаж байгаа бол өнгөрсөн сар би Есүс Христ үйлчлэхийн тулд биш үйлчлэхийн тулд ирсэн гэдэг сэдвээр хуваалцсан шүү дээ. Тэгээ ер нь үйлчилж байгаа хүмүүс тэр хаан тулс бэлтгэгдсэн байд юм байна гэдэг тухай ойлгосон шүү дээ. Зарц үйлчлэгч баг. Хэрвээ бид нар итгэж байгаа бол үйлдэх хэрэгтэй болно. Амен. Хүнд нийцүүлэгч шиг нүдэн дээр үйлчлэлгүй, харин та нар Христийн боолууд ёсоор Бурхны хүслийг зүрх сэтгэлээсээ үйлдэх гэсэн байна. Тэр илчлэл номоос бид нар харах юм бол бид эзнийг нүглээ харах болно гэж хэлсэн. Эзнийг харах болно. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ хамтдаа эндээс юуг харах вэ гэхээр хүн бүр хариугаа авах бол. Эзнээс хүн бүр хариултаа авах бол. Хүн бүр энэ амьдралынхаа үр дүнг түүгээр тооцоолох болно гэх юм. Энэ бол өнөөдрийн эзэн биднийг ятгах байгаа маш чухал мессеж болов уу гэж итгэж байна гэх юм. Эзэн биднийг юу их болт хамтдаа залбирцгаая. Есүс эзэн минь ээ. Өөрийн чуулганыг та өрөөж өгөөч. Бид үнэхээр таны сэнтийн өмнө очиход танаар уучлагдсан тэр зүрх сэтгэлийнхаа төлөө талархаж байна. Харин өнөөдөр та биднийг нэгэн шин ойлголт буюу тэр итгэл дотор уршаа алгахад та бидний амьдралд ирээдүйд бэлдсэн тэр гайхамшигтай тэтгмүүдийн төлөө тань талархаж байна. Эзэн минь ээ, бид таны үгийн дагуу амьдрахад та туслаач. Надад таалагдагч бай, таалагддагч бай. Би хүлээн зөвшөөрсөн ч хүлээн зөвшөөрөгдгүйч бай. Эзэн минь та ариун сүнс та бидний зүрх сэтгэлийг нэвтлэн орж ирээч. Үнэхээр та тэр нухс чимгийг хүртэл нэвтлэн орж эдгээдэг гэж хэлсэн. Таны үг дотор бид хүчтэй уршаа алхахад та туслаач. Есүс эзэн. Ирэх өдрүүдэд та өөрийн хүүхдүүдийг өрөөх болтугай. Та өөрийн хүүхдүүдтэй үргэлж хамт байдаг талархъя. Тэгээ бүх алдрыг танд өргөн эзэн Есүс Христийн нэрээр залбирч байна. Амен. Эзэн алдаршуултгай.